Эйсэн мэцхэн үү. За өнөөдрийн видеон дээр хідүүлээ ловонгийн одоо тариалангийн талбай дээр ирсэн байна. За хавар биеийн дээр хэдэн ловон тарьсан юм а. Тэрийг одоо хурах гэж байна. Одлоо ирсэн юм а. Өнөөдөр зүгээр өөр хүмүүсийн тарьсан одоо ловон хідүүлээ хамтдаа энэ видеон дээр ургацыг нь бас хураалцаж үзэх гэж байна. Тэгээд ловонгийн ундаа ч юм уу ловонгийн шүүс мүс ингээд уугаад идэг хэрнээ. Яг яаж хураадаг те тэрийг одоо ямар хөө байдлаар ингээд авч яваа цаашаа юу болдгийг мэдтгүү. Өнөөдрийн видеон дээр тэр талаар жоохон танилцах байгаа. Одоо уг нь ингээд намар болцсон гадаа одоо ингээд бүр нилээ одоо мод зодноо шаарлаад ингээд өвс мөвснүүд ингээд шар болцсон байгаа ч гэсэн. Манай ловонгийн хэсэг тэр чигээр одоо ногоо харагдаж байна. Та бүхний харж байгаачлаа одоо ингээд ном дongон байна. Тэнд одоо нэг машин харагдаж байгаа. Тэр машин ингээд ловонг ингээд аваад тэнгууд унсан ловонгуудын хүмүүс ингээд шуудаандаа хийдэг гинэ. Ловонг одоо ойрхоноос ямаргааг харчаад тэгээд яаж савладаг тэр мэрийг самтдаа харцгаая. Туулаатай хөөгөлтийн кино минон дээр ингээд ловонг ингээд шуудаг гараараа татаж авч байгаа идэд идэв штэ. Тэр үнэн гинэ. Хаачлаарай. Оо ёо ингээд шууд ингээд газар дээр ингээд үжид юм байна. Байгалийн одоо жинхэнэ амар ловон байна. Тэгээд яг миний бэлгээс ягаад ямар ч ловон шиг өнгөтэй. Та бүхэндээ сонирхолж хэлэхэд одоо энэ ловонгийн талбай маань одоо хаана байгаа вэ гэхээр Цэлэнгийн Хушаад цомын ойролцоо байдаг Монгол ловон гэдэг брендийг одоо та бүхэн мэднэ шүү дээ. Тэдний одоо ловонгийн талбай байна. Тасдахгүйгээр гэж байгаа. Үнд тийм том ловон гард юм уу? Намайг ирж байхад эдгээр нөгөө Голландын шүүсэнд зориулсан сортоор тарьдаг гэдгээр зөхгүй. Тийм болохоор юм бас том байгаа юм шиг байна. Одоо бидний мэддэг ихэнх ловон энэний нэг тал малаар ч юм уу гэдэгтэй хоолнд шигэлдэг. Энэ яг нөгөө шүүсэнд зориулсан болохоор амар том. За ийм нэг машин байна. Тэгээд одоо манай ловон ингээд хөрснөөс нь хөндөрүүлээд ингээд хайчт юм байна л да. Тэрийг нь хүмүүс очиод аваад ингээд шуудаалт юм байна. Иймэрхүү байдлаар ингээд шуудаална. Энэ маань цаашаа тэгээд маш олон одоо дамжлагыг дамждаг л бах л та мэдээч. Нарийн ширээнийг нь бол сайн мэдэхгүй байна. Ингээл явчт юм байна. Одоохондоо төр зур амарч юм хэдүүл амарж байгаа дэрнээс ойртоод харъя. Мунаг ид байна. Сэргээш мэргээс дээрээс л ийм юм харчихсан болохоос боддоор ингэж ойрхоноос бол сонирхож байгаагүй юм байна. За ийм л мундаг ид байна да. Тэгээ та бүхэн урьдчилгаа 30% өгөөд банк тусаар гэж. За guys за өнөөдөр нэгэнт одоо тариан талбай дээр ирсэн одоо луунтай нэгэнт ингээд дотнцсон байгаа юм чи хэдүүл бас нэг сонирхолтой юм хийж үзээ. Тэр нь юу вэ гэхээр одоо энэ хүмүүс ингээд луун ингээд амар хурдан түүгээд байгаа санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ одоо яг жинхэнэ ингээд байгаль дээр байгаа луунгаас тэр хурдан түүхээ үзцгээд яг одоо цагаа эхлүүлцгээе. За цаг 3 2 1 явсан. За одоо энэ луун хамгийн гол нь ингээд яа энийг хараа. Зээж байгаа төрөн болж исэн юм да энэ хараа. За нэг луун. За энэ маань ингэ. За энэ хамаг ловонгийн хүмүүс нуурлах үед хамаг ловонгийн яагаад. За зэгтээ зүгээр ловонтой хүн болгон танилцах хэрэгтэй. Амьдрал одоо лов. За ингээл хуглаад байх юм байна шүү. За яж байгаа цаг явж байгаа. Цаг явж байгаа. За энийг хаяа. Зарим нэг ловонгууд нь бол за энэ минь бол ёо нөгөө нэг үлгэр өгдөн штэ юу илээ. Нөгөө манжингийн үлгэр ч манжингийн үлгэр штэ. Ловонгийн үлгэр байдаг бол бас үнэн юм байна уу? Энэ яа. Эхний хэдээ суулгахад айгүй тийм хордон суулчиж байгаа байхгүй. Тэгээ нөгөө эн чинь нөгөө яг газраар юм татаад байгаа болохоор ядраад эхлэнгүүд 2 дахь 3 дахьаас эхлээд ингээ хуглаад байна л та. Тэгээд олон ловонгийн бас хуглаад яхаа гэж байна. За ямар ч гэсэн энэ ингээд юуны ловон бас өөр идэх хаа. Хоолнд нэр идэж болт юм байна. Болох л хэлбэл ловон л ч тийм. Эндээс яг жинхэнэ ловон зүгээр яг өөрөө шууд яг байгалийн аргаар шууд ингээд аваад суглаад идэж үзье гэж бас бодлоо. Одоо энэ дэр нэг за дахгүй нэг яа энэ жинхэнэ байгалийн одоо шорот энийг хараа. Энэ ловон байна. Энэ ловон ч одоо мунаг хідэн да. Одоо энэ ч л одоо бидний одоо нөгөө нэг явсаран байгаад олон шат дамжлагыг давсаран байгаад одоо нөгөө Монгол ловон шүүс маань болж ирж байгаа шүү дээ. Гэхдээ тэрнээс өмнө хэдүүл энэ ловонг яг өөрсдөө идэж үзцгээе. Тэгээ яг шүүсэн зориулсан ловон болохоор арай нэг тийм өөр амттай юм. Арай нэг шүүслэгч юм шиг санагдчих. Гэхдээ одоо ямар бодит амьдрал дээр байнга ингээд лов идээд л тань ш. Тэгээд хоолн дээр мэдээж ловон байхад бол ямар нэгэн байдлаар идчихвэл бас зүгээр. За тэгээ бүр болохгүй бол одоо Монгол ловон ч одоо ингээд шүүс гаргаж байна. Одоо нухаш гаргаж байна.
тэднийг бас идэж явуулах аягүй зүгээр санагдаж байгаа. Нөгөө яриад байгаа бүтээгдэхүүн нь энэ ихгүй юу? Тэгээ энийг магадгүй та хэд дэлгүүрт юм уу энд тэнд явж байгаад харсан байх. За эсвэл бүр хэрэгэлдэг дуртай бүтээгдэхүүн чинь ч байж магадгүй. За хүмүүс бол луунгийн шүүс гэж яриад байдаг. Энэ дэр нь бол луунгийн нугшгээ бичсэн байгаа. Тэгээ нугш гэхээр угаасаа яг уудаг ундаанаас илүү бараг ингээд хоолшчдаг зүйл гэх юм уу. Тэгэд одоо энэ бороогоо яриад байгаа гол шалтгаан нь юу вэ гэхээр одоо нөгөө ургац хурааж байгаа цаг болцсон. Бүх одоо ургацууд цоо шинээр орж ирж байгаа. Яг дөнгөж яг ингээд өвсөн дундаасаа гарч ирсэн чинь хураагтцсан. Тэгээ тэрүүгээр одоо ингээд Монгол луунг одоо жишээ нь ингээд хийцэн байгаа байхгүй. Тийм болохоор та хэдэд одоо яг энэ цаг үед Монгол луунг одоо хэрэгжилж үзэх юм бол цоо шинээрээ байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр мэдээж энэ бүтээгдэхүүн маань одоо луунгаар хийж байгаа тарилангийн талбай дээр нь оцсон одоо бүр луунгаар хийж байгаа. За энийг хараад нөгөө луунгаа ингээд аваад ирсэн зөө. Өнөөдөр энэгээр хоол хийж иднэ. Тэгээд одоо саяны луун чинь явсаар хагаад ийм бүтээгдэхүүн болдог гэж байгаа байхгүй. За луунгийн ач тусыг бол бүгдээрээ л мэдж байгаа бах. Намайг жоохон байхад бол имээ угаасаа л хилдэг байсан. Луун идэх юм бол нүдний араан цайн өндөр болгодог гэх тэрийг үсээ бүр багаас хэлж ихсэн. Гэхдээ би хоолны луунг яагаад ч юм ингээл жоохон бахтай ингээл одоо л иддэг л дээ. Гэхдээ жоохон бахт бол нэг сүнэ яагаад ч мэддэггүй байсан. Тэрнээсээ болоод одоо би ингээд харааны шил зүүж гин. Тэгээд бас жоохон намхан. Тэ жоо намха тэр үед тэгээ луунг угаасаа зөвхөн хоолнд хийдэг байсан. Одоо тэгсэн чи цаг үе сайхан болжээ. Одоо ингээ зүгээр хоолнд зөвхөн луун хийхээс гадна одоо ингээ зүгээр хүсэх юм бол одоо луунга зүгээр дангаар нь идчихэж болно. За хүсэх юм бол уучин идчин ч гэх юм үү те. Тэгээ энэ болохоор ийм кранчиг одоо ийм одоо гойждаг. Тэгээ энийг ингээ авч жагаад одоо нөө крантнаас аягандаа ус хийж байгаа юм шиг энийг ингээ гойжуулаад уудаг. Тэгээ энэ айгуу тийм уухаар ирүүл санагдаад байдаг. Угаасаа найрлагын ч гэсэн таад харах юм бол нэлээд ирүүл талтай. За нэг ийм томыг авсан байхад бол одоо гэр бүлэрээ одоо хэд хоног бол уучдаг байгаа. За тэгээ үнэхээр зүгээр нэг удаа уугаад боллоо гэж бодож явах юм бол ийм жижигхэн савлгаатай нь бас байдаг. За тэгээ шилтэй нь хүртэл байдаг. Гэхдээ надад одоо тэр шилтэй нь алга л та. Тэгээ миний хувьд бол энэ бол яг үндэ багддаг заяа. Өглөө босоод луун уухад бол энэ бол баг санагдаад итэй. Энийг л аваа шүү дээ би бол. Энийг аваад хэд хоног уучиж байгаа юм чи. Тэгэд нэг бас нэг гоё олноо. Тэгээ яалч ингээд луун уугаад ангууд ингээд айгу эрүүл мэдрэмж аваад идэг. За тэгээ нэмж хэлэхэд энэ айгу буянтай заяа. Одоо ингээд худалдаж авна шүү дээ. Дэлгүүрээс угаасаа л бүтээгдэхүүнийг худалдаж авдаг. Тэнгүүд одоо хойно нь ингээд таны худалдан авсан бүтээгдэхүүн зүрх мартахгүй төсөлд маш том тусламж үзүүлнэ гэж байгаа байхгүй. Анхнаасаа л төрхтөө одоо зүрхний гажигтай төрсэн тиймэрхүү хүүхдүүд маш олон байдаг юм байна л да. Тэгээ тэрхүү хүүхдүүдэд одоо мис засал хийхэд хандаг өргөдөг одоо тийм төсөл юм байна. Тэгэхээр нэг ёсондоо та бүхэн одоо энэ Монгол луунгийн одоо бүтээгдэхүүнийг худалдаж аваад хэрэглэхэд нэгдүгээрт өөрийнхөө эрүүл мэндэд бас санаа тавьчих чинь гэсэн үг. Хоёрдугаарт бусдын эрүүл мэндэд бас ингээд санаа тавьчих чинь гэсэн үг. За иймэрхүү байдлаар ямар ч байсан би нэг өдөр одоо сэлэнгийн одоо хушаат суманд байдаг энэхүү тарилангийн талбай дээр очичоод ирсэн. Миний хувьд бол үнэхээр тийм сонирхолтой өдөр байсан. Нэг өдрийн аялал нэг иймэрхүү байлаа. Тэгээ сонирхсан та бүгдэд баярлалаа. Ихэд үлээ дараагийн видеогоор уулзцаах болно. Баяр та.